Сайн бацгаана уу, Камжаа ТV байна. Уулзалтаагүй маш олон сар жил өнгөрсөн байна. Бүгдээрээ сайн суцгаж ирсэн биз дээ. Энэ удаагийн дугаараараа би нэлээд сэтгэл хөдлөлгөн бас дэлхийн нийтээрээ хизээж мартаж болохгүй аимшигтай түүхийн талаар ярихаар бэлдсэн байгаа. Бидний мэддэг юм шиг хэрнээ мэдэж чадаагүй үлдсэн үйл явдал, мөн тэр үйл явдлын цаана бас ямар хэрэг болж олон хүн бусдын төлөө өөрийнхөө амьнасыг золиослсон байсан талаар ярих болно. Хөөх, шинэ бүтээгдэхүүн. Вау! Бэлтгэгтэй гитхүү, сүйдэ гитхүү. Задлаад шууд ид. Хаан хүн Симпиксийн өглөөний зайдас сүйдэ болон бэлтгэгтэй гэсэн хоёр төрлөөр худалдаанд гарлаа. Өглөөний зайцыг өглөө бүр ид. Өглөөний цайг өөртөө ураатай сүйтэй бэлтгэгтэй гэсэн хоёр төрлийн зайдас 4 өөр савлгаатаагаар худалдаанд гарлаа. Өхөр болон гахаа 1-р зэргийн махаар үйлдвэрлэгдсэн ба бэлтгэгтэй зайдас нь Голландын алдарт Эден бэлтгэгтэй бол сүйтэй зайдас нь сүүний онцгой зөөлөн амтыг шингээсэн. Хаан хүн Симпикс компани цоошин амтыг мэдрүүлэх зайдсуудыг JS25 болон бусад сүлжээ дэлгүүр зах супермаркетуудаас та бүхэн маань худалдан аваарай. 2001 оны 9 сард Америкийн нэгэн метроны буудлал руу ахимаг насны эрэгтэй манай чэйхүүн зүгээр л байгаасаа гэсээр гүйн ордог. Энэ хүн хүүгээ хайж байгаа хэргэлдээ. Гэтэл метро хүүгийнх нь ажилдаг газар хүртэл явахгүй гинэт зогсчоор нь метроны буудлаас гараад зүгээр л гүйж хүүгийнхээ ажилдаг газрын ойролцоо ирэхэд байдал нэг л биш энд тэндгүй цагдаа нарын хамгаалалт гарсан байсан. Хин нэгийг хайж тэр газар руу явж байгаа хүн нь ганцхан чэйхүүний ав байгаагүй. Харин нөгөө талд нэгэн ахмад насны хос хөлөг онгоцон дээр манай сонгаа зүгээр л байдаг байгаа даа гэд мөн адил санаа зовсон байдалтай уйлсаар хааныг тийш явж байгаа харагдана. Тухайн үед бүх зам гүүр бүгд хаагдсан учраас ашиглах өөр тээврийн хэрэгсэл байгаагүй. Бас нэгэн өөр газар нэг эмэгтэйг дарган дуудаад хурдан гэртээ харьж нөхрөө зүгээр байгаа эсхийг шалгаад эргэж явуулдаг. Эмэгтэй сандарч гэртээ ирээд зурагтаа асаагаад хүүхдүүдтэй хандан аав нь одоо яана гэд сүхрэн ундаг. Зурагтаар та бүхэн яг одоо маш цочирдон дүр зураглыг харах гэж байна хэмээн гонигтай явж эхэлсэн. This just in, you were looking at obviously a very disturbing live shot. We have unconfirmed reports this morning that a plane has crashed into one of the towers of the World Trade Center. The CNN Center right now is just beginning to... Энэ бол дэлхийн хамгийн том худалдааны төв болох хоёр ихэр цамхгийн нэг барилгад онгоц осолцсон хэргийн талаарх мэдээ байсан бөгөөд энэхүү үйл явдлыг дэлхийн нийтээрээ шууд дамжуулан үзэжсэн. 2001 оны 9 сарын 11 энэ өдөр Америкийн зүрх бас бэлэг тэмдэг болсон Нью-Йорк хот дахь 110 давхар ихэр цамхаг террорист халдлагад өртсөн өдөр өдөрт 100 мянган хүн холгилддог тэр газар ямар ч урдчилсан анхааруулгагүй гинтийн дайралтанд төрсөн. Аав нь хайж авсан чэйхүүн усан онгоцон дээр байх настай хосуудын охин сонгоо мөн дарга нь гэртээ харж нөхрөө байгаа үгүйг хараад эргэж явуулдаг эмэгтэй нөхөр тунхүүн гих 3 хүн тухайн цаг мөчид ихэр цамхаг дотор байсан солонгос хүмүүс бөгөөд энэ 3 хүнээр төлөөлүүлэн тэрхүү хар өдрийн багахан хэсгийг ярьж өгье гэж бодлоо. Сонгоо бол айлын ганц охин. Аав ээж нь охиныхоо талаар ярихдаа охиноо анх төрж явах үеийг дурсаж үнэхээр сайхан сэтгэлтэй ухаантай охин байсан талаар ярьдаг. Сонгоо сургуулаа төгсөөд 25 настайдаа Америкийн томоохон хөрөнгө оруулалтын банкнд ажилд орж Нью-Йоркод ганцаараа амьдарч эхэлсэн. Ээжтэйгээ хамт хоол идэхдээ манай ажлын цонхноос эрх чөлөөний хөшөө харагддаг гэд өөрийнхөө ажил амьдралд маш сэтгэл хангалуун байдаг амжилттай яваа залуу эмэгтэй байсан. Харин Ким Жэхүүн буюу Америк нэр нь Эндрю Жэхүүн Ким Манхэттенд угаалгын газар ажиллаулдаг аав ээжтэйгээ хамт амьдардаг маш ухаантай Америкийн урдаа барьдаг их сургуулиудын нэгийг төгсөж хоёр ихэр цамхагт байх нэгэн санхүүгийн байгууллагад санхүүгийн шинжээчээр ажилладаг байсан. Тэр өдрийн өглөө Жэхүүн эрт ажилдаа явчаад ирээгээд ээжигээ үнсээд гарсан байгаа. За дараагийн хүн бол И Дунхүүн. Солонгост ажиллаж амьдардаг хідээч томилолт авч Америк дахь салбартаа ажилладаг болоод 4 жилийг ардаа үдээдсэн. Байраа эхнэрийнхээ ажлын ойр авсан учраас ихэр цамхагт байх өөрийн ажил руугаа явхад автобус метро холж дамжиж явсаар 2 цаг явж хүрдэг байсан. Ерөнхийдөө дэлхийн худалдааны төв нийт 7 барилгаас бүрддэг бөгөөд бүгд газар доорх асар том шопинг моллоор холбогддог байсан. Тэр 7 барилгаас хамгийн алдартай нь ихэр цамхаг байгаа. Ихэр цамхагийн дээрээ антинтай барилга нь нэгдэх цамхаг буюу хойд цамхаг гэгдэг байсан бол хажуутх нь 2 буюу урд цамхаг гэж дуудагддаг байсан. Хоёулаа 110 давхар. Сонгогийн офис хойд цамхагийн 104 давхарт
Харин Жэхүүний офис 97 давхурт нь, Тунхүүний ажил 84 давхурт нь тус тус байрладаг байсан. Тунхүү өглөө бүр ажилдаа 7 цаг 50 минутанд ирдэг. Энэ цаг бол онгоц байрлагад тусалдахын яг цагийн өмнө гэдгийг тухайн үед хэн ч мэдээг байсан. За тухайн цаг мөчид Бостны олон улсын нисэх буудлаас хөдөлсөн AA-11 хөлөг онгоцноос хяналтын төв рүү холбогдож та нар чимээгүй байвал амьд үлдэх болно. Онгоцоо эргүүл бас хинч битгий хөдөлгөх зэргээр ойлгомжгүй зүйлсийг ярьж эхэлсэн. Гэтэл энэ нь онгоцыг барьцаалсан барьцаалагчид нисгчийн бүхээгээс зорчигчдод хандаж ярих гэж байгаад алдаа гаргаж санамсаргүй төв рүү холбогдсон нь тэр байсан. Хяналтын төвийн ажилтнч тухайн онгоцонд яг юу болоод байгааг ойлгосон хэдий ч арга хэмжээ авахд хитрхээ оройтсон нөхцөл байдал үүссэн байсан. Бас онгоцны үйлчлэгч өөрийн амь насыг эрсдэлд оруулан барин нууцаар төв рүү холбогдож бид барьцаалагдсан гэд террористуудын суудлын дугаарыг хэлж хэн болохыг нь мэдэж аваарай гэхэд төвийн оператор та бүхэн одоо яг хаана явж байгаа вэ? Сонхороо харах боломж байна уу гэхэд онгоцны үйлчлэгч мэдэхгүй байна ямар тач онгоц маш доогуур нисэж байна гэсэн чухал мэдээллийг өгсөн боловч энэ дуудлага болж дуусаад яг 1 минут өнгөрсний дараа онгоц хойд цамхагт яах ихийн зураг осолцсон. Сонгаагийн аав ээж Жэхүүний аав гээд тэнд ажилдаг хүмүүсийн ар гэрийнхэн мэдээг сонсоод горьдлох тэн залбирсаар шууд л ихэр цамхагийн зүг хөдөлцгөөсөн боловч хэргийн газрын бүсийг тэр чигт нь орох боломжгүйгээр хориг тавьсан байсан. Хоригийн бүсээс гарч ирж байгаа хүмүүс бүхэлдээ үнсэнд дарагдаад цав цагаан болцсон байхыг хараад зүгээр л айдас мэдрэгдэж яснаа эцэг эхчүүд сүлд ярьсан байдаг. Харин одоо цамхаг дотор тэр цаг мөчид юу болж өрнсөн талаар дотор нь байсан нэг хүний яриаг хүргэе гэж бодлоо. Тэр хүн бол түрүүн дурддагдаад өнгөрсөн Тунхүү буюу барилгын 84 давхурт ажиллаж байсан хүн байгаа. Тэрээр ярихдаа тухайн үед ажил дээрээ хурал хийгээд байж хахад гинэт амьдралдаа хизээж сонсож байгаагүй хүчтэй мөргөлдөх чимээ гарч офисын өрөөнийх нь тааз бараг өрөөний тал хүртэл хонхоож орж ирсэн. Анх бол шууд газар хөдөлчих шиг боллоо гэж бодож яснаа хэлдэг. Тунхүү шууд ажлынхаа зурагтыг асааж хараад нүдэндээ ч итгээгүй. Яг өөрийнх нь байгаа газар нүхлэгдсэн гэмээр байдалтай шатж яхахыг олж харсан. За онгоцны осол барилгын 93-аас 99 давхрыг бүхэлд нь хамарч харамсалтай нь 97 давхурт ажилдаг Жэхүүний байгаа газар шууд өртсөн бол Сонгоо 104 давхурт байсан учраас яг ослын дээр, харин Тунхүү болохоор 84 давхурт ажилдаг учраас ослын доор байсан. Тунхүү офисын хаалгаа онгойлгоход өтгөн харуудаа шууд орж ирж яхахыг хараад ямар тач гал сүнөгчд аврах багийнхан ирэх хүртэл тэсэхгүй байх гэсэн бодол төрж ажлынхандаа хандаад бид нар энд байвал өөхөх юм шиг байна. Одоо шууд доошоо буцгаая гэж хэлдэг. Бүгд аваарын шатны зүг гүйж шатаар маш хурдан саадгүй бууж атал 78 давхурт айж сандарсан хүмүүсийн шахацалтаан бөөгнөрл болж исэн. Яагаад гэвэл доош буух шат ослын дөргөлтөөс болоод тэрөө эвтэрч буухад аюултай болцсон хүмүүс яхаа мэдгүй зогсцоож исэн. Энэ үед дээд давхраас маш том биетэй Америк залуу бүгд нааша дээшээ өгсөд өөрөө аврах шат руу явцгаая гэд 79 давхурт гарахад урт коридорын эн тэндгүү гал гарцсан байсан. Нөгөө том биетэй Америк залуу гал унтраагч авч хамгийн урд гарan гал унтраан хүмүүсийг дагуулж эвдрэлгүй өөр нэгэн аврах шатанд хүргэж өгсөн. Тунхүү одоо ч энэ залууд хязгааргүй баярлаж авдаг талаараа бас ярьдаг. За тэр хүмүүс 50 дугаар давхар орчимд ирж байтал дахин маш хүчтэй мөргөлдөх чимээ гарсан. Тэдний бууж байгаа аваарын шатны өргөний хэмжээ яг 3 хүн л зэрэгцээд зогсох хэмжээтэй байсан. Маш олон тооны айж сандралцсан хүмүүс нэгэн зэрэг бууж байгаа учраас нэг нэгнийхээ урд гарах гэж түлхэлцэж эмх самраагүй байдал үүссэн байхтай гэж та бүхэн маань бодож магадгүй. Гэтэл тэд тэгээгүй. Шатны хан дагуу яг 2 игнэгээр жигт хурдаар гүйж нэг хүн зүрх хэмжээний зайг үлдээжсэн. Яагаад гэвэл хүнд гэмтэл авч яаралтай тусламж хэрэгтэй байгаа эсвэл ахмад настай хүмүүсийг тэр зайгаар төрүүлж бууг гэж үлдээгээд харин зүгээр байгаа хүмүүс нь шатаар 2 игнэ болж гүйсэн. Тэнд шатны уруу уруудаад гүйжсэн хүмүүс үнэхээр цэгцтэй эмх замбраатай байснаас гадна Тунхүү игнэнд орж доош гүйж явах явцад гинэт доороос хүмүүсийн алга таших чимээ сонсогдож эхэлнэ. Тэдний шатны хамгийн захад үлдээсэн зайгаар аврах багийнхан гал сүнөгчд доороос иржсэн бөгөөд бүгд нэг давхраас тэр хүртэл өгсөд алхажсэн учраас маш халууцаж сулдсан байдалтай хувцсныхаа товчийг тайлцсан ирж авдаг. Хүчил төрөгчийн сав аврах ажиллагааны багаж гал унтраа хоолой дээрээс нь гал сүнөгчийн хувцсны хүнд хүртэл ороод нэг хүн бүхэл бүтэн 45 кг-ийн ачааг үрээд нэг давхраас осол болсон 93-аас 97 давхарт хүрэхээр дээш өксөж авсан.
Бууж байгаа хүмүүс тэдэнд амжилт хүсэж хүчтэй байгаарай гэж орилдож алга ташин урам өгч яснаа тэрээсэн. Гал сүнөгчд ч уруудаж буй хүмүүсийг зөрөн зогсолтгүй дээш өгсөн. Ерөнхийдөө энэ ихэр цамхгийн нэг давхрын шатаар буухад л 1 минут болдог. 110 давхраас 1 давхар хүртэл уруудахад 2 цаг зарцуулагддаг гэхээр тэр гал сүнөгчдөд ямар хэцүү байснаа нь бол ойлгомжтой. Гэвч энэ хойд цамхгийн нөхцөл байдал ялангуяа дээд хэсгээрээ улам л ноцтой болж исэн. Үнэн дээр осол болсон хэсгийн дээд талын давхруудад гацсан хүмүүст доошоо буух ямар ч боломж байгаагүй. 92 давхраас доошоо 3 давхрын ослын шат бүгд нуран унсан байсан учраас ослын голомтны дээр байгаа хүмүүст нэг л сонголт үлдсэн нь дээшээ цамхгийн дээвэр рүү гарах явдал байсан. Азар дээврээс аврах ажиллагааны нисдэг тэрэг нөхцөл байдлыг ойлгож цамхгийг зөвлөн хөөрсөн ч маш их өтгөн утаанаас болоод дээвэр дээр газардах боломжгүй зөвхөн аврах олсон шат буулгах л боломжтой байсан. Гэтэл нисдэг тэрэг ойртоод хартал дээвэр дээр нэг ч хүн гарч ирээгүй байгаа нь харагддаг. Яагаад гэвэл дээврийн хаалга түгжээтэй байсан. Уг нь бол дээврийн хаалгыг барилгын аюулгүй байдлын төвөөс автоматар удирддаг байсан боловч ослоос олоод автомат системийн үйл ажиллагаа доголдож төвөөс хаалганы түгжээг тайлах боломжгүй болсон байсан. Дээвэр рүү гарч чадахгүй гацсан хүмүүс өөрсдийн гэр бүл дотны хүмүүс рүүгээ залхан хайртай гэдгээ хэлж амьсгал авч чадахгүй байгаагаа бас амьд уулзаж чадах үгүүдээ эргэлзэж байгаагаа дуулгаж зарим нь бүр сайн сууж яхахыг захиж сүүлчийн үгээ хэлцгээж байсан. I love you, so I love you. I don't know if I'm going to be okay, so I love you so much. There's lots of smoke, and he just wanted you to know that I love you always. It's all fire, and I'm in it, and I can't breathe. Tell everyone I love them. Yes, I don't get out of here. Wait. За эхний халдлагын онгоц Бостоноос LA хүртэл 4800 км-ийг туулах ёстой байсан ч Бостоноос хөдлөө дудаагүй барьцаалагдаж 300 км-ийн зайд байх Нью-Йоркод осол гаргасан учраас онгоцны түлш бараг дүүрэн шах байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр онгоц өөрөө бараг асар том тэсрэг бөмбөгнөөс ялгаагүй байсан гэсэн үг. Мөргөлдөөн болсон давхруудад асар их хэмжээний галт өмөр гарч исэн учраас тэнд байгаа хүмүүс яг л танд байгаатай адилхан байсан. Цонхноос дүүжлэгдэжсэн хүмүүс бас бодит байдалтай эвлэрсэн хүмүүс доош өсөрч зарим нь гар гараасаа хөдлөлдсөн өсөрсөн ба ингэж сайн дураараа өсөрсөн хүмүүсийн тоо 200 хол тавсан. Хойд цамхагт болоод байгаа аимшигт үйл явдлыг хамгийн ойроос харж болох цорын ганц газар бол мэдээж хажууд нь байх урд цамхаг. Урд цамхгийн 84 давхарт ажиллаж исэн Брайан гэх хүн харсан зүйлээ ярьсан. Тэрээр ярихдаа гинэт 2 удаагийн маш хүчтэй чимээ гарч цонхороо хартал хойд цамхагаас өтгөн утаа гарчаасан. Удалгүй урд цамхагын цагаан хоолоогоор бүгд тайван байж болно. Хойд цамхагт осол гарсан ч бүх зүйл бидний хяналтанд аюулгүй байгаа гэж зарлан одоо та бүхэн ажлаа орхин барилгаас гарах ямар ч шаардлагагүй. Тийм учраас сандарцгаалгүй бүгд офис руугаа эргэн ороорой гэхийг сонсдог. Брайан хэлэхдээ бид энэ мэдээллийг сонссны дараа удаачгүй дахин хүчтэй аимшигтай чимээ гарч энэ чимээ өмнөхөөсөө хамаагүй ойрхон сонсогдсон. Гэтэл тэр нь бидний байгаа урд цамхаг дайралтанд өртсөнийг дээвэр нурж орж ирэхэд л ойлгосон. Энэ бүх зүйл ганцхан секундын дотор болсон. Эхэлж хойд цамхаг дайралтанд өртснөөс 17 минутын дараа хажууханд нь байрлах урд цамхаг руу мөн адил онгоц мөргөн орсон нь тэр байсан. Одоо хоёр цамхаг хоёулаа халдлагад өртсөн энэ мөчөд л бүх хүн энэ бол осол биш, зохион байгуулалттай террорист үйл ажиллагаа юм байна гэдгийг ойлгоно. За нөгөө талд буюу хойд цамхгийн ослын шатаар уруудаж явсан түнхүү эцэст нь нэг давхарт бууж ирсэн. Нэг давхарт ажиллаж исэн гал сүнөгчд дүнхүүтэй хамт дээрээс ирсэн бүх хүмүүсийг газаржилж газар доорх хэсэг рүү дагуулan явдаг. Хэрвээ та нар маань санаж байгаа бол дэлхийн худалдааны төв 7 барилгаас бүрдэж бүгд газар доорх асар том худалдааны төвөөр холбогддог гэж хэлжсэн. Хүмүүс газар доорх тэр хэсгээр дамжин өөр барилгын хаалгаар гарах зорилготой байсан. Тэд гал сүнөгчдийг дагаж авсаар гарах гарцанд ойртох мөчөд амьдралдаа сонсч болох хамгийн аимшигтай чимээг дахин нэг сонсдог. Эргээд хартал өтгөн нүгэлцэн харуудаа тэдний чиглэлд иржсэн ба яг л гарах гарцгүй газар доорх түнэлд араасаа галаар хөөгдөж байгаа юм шиг айдас төрж бүх хүн тэр үед газар хэвтсэн байгаа. Гэтэл гинэт нүдэнд нь юу ч харагдахгүй бас ямар ч чимээ сонсогдохой болж би сая яг өгчих шиг боллоо гэсэн бодол төрснөө түнхүү хэлдэг. Энэ яг юу болоод өнгөрсөн бэ гэхээр өглөөний 9 цаг 58 минутанд сүүл таллагад өртсөн урд цамхаг тэр чихтэй нуран унсан үеэсэн.
Газар доорх хэсгээрээ бүгд холбоотой барилгууд учраас урд цамхгийн тэр сүрэл бүх хэсгийг үнсэн товрог болгож орхисон. Газар хэвтэж ясан дүнхүү тэр үед гал сүнөгчдийн босч гүйж чадах тэнхэлтэй байгаа хүмүүс нь босоод шархацсан хүмүүсээ авч цааш явцгаая гэсэн орилдооноор арайхийн ухаан орж хажуудаа байгаа шархацсан хүнийг өргөж түшээд цааш гүсэн байгаа. Эцэст нь нийгэмтэд ам мөчөд амиа аварч тэндээс гарч чаддаг. Энэ дүнхүүтэй хамт хойд цамхгаас бууж ирсэн хүмүүсийг нэг давхраас тосон авч хэдэн километр үргэлжлэх худалдааны төвийн урт тонглоор зам гаргасан 10 гаруй гал сүнөгчд тэнд байсан. Амьд гарсан хүмүүс тэдэнд баярлснаа хэлж уйлалдан тэрж байтал тэдгээр гал сүнөгчд аврах ёстой өшөө олон хүн тэнд бидний хүлээж байгаа гэд гарч ирсэн хаалга руугаа буцаад орцгоосон. Өөрсдийнхөө амь насыг золиослон барин хүмүүсийг аварч гаргачаад буцаад орж байгаа тэднийг хинч зогсоож чадаагүй. Гэтэл хэдхэн цагийн өмнө бүгд инээлдээд ажиллаа хийжсэн тэр газар гал сүнөгчд буцаж ороод удаачгүй байхад хойд цамхагч гэсэн урд цамхгийн нэгэн адил юучгүй нуран унаж дахиж тэндээс хинч амьд гарч чадалгүй дарагдсан. Хоёр цамхаг хоёулаа юучгүй нуран унах энэ мөч бол эхний онгоцны халдлага болсноос 102 минутын дараа болсон үйл явдал. Цамхаг нурсны дараач сурггүй алга болгосдын гэр бүл дотны хүмүүс нь цөхрөл бас амьд байж ч магадгүй гэсэн итгэл найдварын хооронд байсан. Жейхүний аав хүүгээ тэндээс амьд гараад төрөгний машинаар очсон байж магадгүй гэсэн итгэлээр Манхэттны ойр байдаг бүх эмнэлгээр хайж гүйжсэн бол Сонгаагийн ээж Нью-Йоркд байх охиныхоо гэрлөө охиноо тэр өдөр ажилдаа яваагүй гэртээ байж байгаасай гэсэн горилготой гүйж очсон байдаг. Гэхдээ харамсалтай нь хинэн ч хүүхдүүдээ дахиж олж хараагүй. Тэр явдлаас хойш 7 хоног өнгөрсөн ч Сонгаа болон Жейхүний сургийг гаргаж чадаагүй. 2001 оны 9 сарын 11-ний энэ аимшигт өдрийг 911 террорист халдлага гэж нэрлэдэг бөгөөд энэ үеэр 2977 хүн амь өргөдөж энэ хүмүүсийн 400 орчим хүн нь халдлагын газар ажиллаж байсан цагдаа нар болон гал сүнөгч нар байсан. Эннээс гадна Жейхүн Сонгаа хоёр шиг цогцын олж сургийг гаргаж чадаагүй амь өргөдөгсөд 1000 гол давсан. Гин буруугүй энэ олон хүн яагаад ийм аимшигт гэмт хэргийн золиос болсон бас хэн энийг зохион байгуулваа гэхээр үүний ард Осама бин Ладен гэх хүн байдаг. Аль-Каида гэх террорист бүлгийн тэргүүн лалын хит үнсэрхэг үзэлтэн бас хэд туйлд Америкийн эсрэг үзэлтэн байсан хүн. Америкт исэн энэ террорист саллагынхаа талаар ярихдаа бид ингэж Америкийг сүрүүлж чадж байгаа маань бурхны ивэлээ гэж ярьжсэн хүн байгаа. Бин Ладны бүлгмийн гишүүд онгоц барьцаалан тэрхүү амиа золиослагч алан хятаг ажиллагааг гүйцэтгэж 2 онгоц Америкийн бэлэг тэмдэг болсон ихэр цамхагт нэг нэгээрээ дараалан дайралт хийсэн бол харин 3 дахь террорист халдлагын онгоц Америк цэргүүдийн бэлэг тэмдэг болсон Америкийн батлан хамгаалах яамны Пентагон барилгыг сүрүүлж тэнд 184 хүн мөн амь өргөцсөн байгаа. Хүмүүс тэр бүр сайн мэддэггүй ч гэсэн үүгээр бүх зүйл дуусаагүй. 4 дахь халдлагын онгоц бас байсан ба тэр онгоцны осолцсон газар бол эргэн тойрондоо юу ч хүү эзгүй талд осолцсон. Уг нь энэ 4 дахь онгоцны халдлага үйлдгээр чиглэжсэн газар нь Вашингтон ДС-д байрлах цагаан ордон болон үндэсний ассамблийн ордон байсан ч яагаад гол зорилго болсон байгаа онолгүй энэ эзгүй талд осолцсон талаар бас ярмаар санагдлаа. Террорист алан хятагчид 4 дахь онгоц болох UA-93 онгоцыг хөөрөх үед ямартай ч амжилттай барьцаалж чадсан. Амиа золиослагч хятаг ажиллагааныхан онгоцонд байсан зорчигчдыг айлган сүрдүүлж өөрсдийн биед зүүсэн тесрэх бөмбөгтэй хантаазаа гарган хяналтандаа оруулж явах үеэр хэд хэдэн зорчигчид нууцаар гэрийнхэнтэйг уцаар холбогдож болж байгаа үйл явдлын талаар мэдээлж чадсан. Ингэх үедээ гэрийнхнээсээ 2 ихэр цамхаг дөнгөж саяхан халдлагад өртсөнийг сонсоод өөрсдийнх нь сууж байгаа онгоцны гол зорилго ч гэсэн юу болохыг ойлгож авдаг. Ингээд гэрийнхэнтэйгээ нууцаар холбогдож онгоц барьцаалагдаж байгаа цаад зорилгыг мэдсэн хүмүүс бусад зорчигчдод энэ талаар сэмхэн мэдэгдэж алан хятагчдын эсрэг босгоор бие биендээ дохио өгч эхэлнэ. Онгоцны үйлчлэгч ус буцалгаж нэг зорчигч нь ослын үед хэрэглэх онгоцны яаралтай үеийн жижиг сүхийг нууцаар авч бүгд л дор бүрнээ алан хятагчдын эсрэг тэмцэж болох гарт таарсан бүхнээ чимээгүй бэлтцгээжсэн. Энэ үеэр зарим нь хайртай дотны хүмүүс рүүгээ залгаж бүгд тэдний эсрэг босох гэж байгаагаа бас энэ дуудлага хамгийн сүүлийнх нь дуудлага байж магадгүй талаар хэлээд сүүлчийн үгээ захиад тасалцгаасан байдаг. Хэсэг хугацааны дараа нэг зорчигч босч ирээд бүгд бэлнүү залуусаа гэж орилгохтой зэрэгцээд зорчигчид нэгэн зэрэг босч алан хятагчдыг зогсоохын тулд нисгчийн бүхийг лүү чиглэн гүйцгээсэн.
Тэдний дунд маш хүчтэй сөргөлдөөн болсны эцэст зорчигчдын бослогыг дийлээгүй террористууд сүүлийн аргаа хэрэглэн онгоцны жолоог зүгээр л доош буулгаж орхисноор 4 дахь онгоц Вашингтон DC-гээс ердөө 20 минутын зайд орчих Пенсильваниагийн эзгүй талд тосолдож харамсалтай нь тэндээс нэг ч хүн амьд үлдээгүй. Халдлага үйлдэх байгаа оноогүй ч гэсэн хинч тэндээс амьд гарахгүй гэдэг санаагаа гүйцэлдүүлсэн хэтэрхий харгас гэмээр террорист үйл ажиллагаа тэдний ялтаар төгсөн гэж харж болно. Бас нөгөөтөөгөр Вашингтон DC-д гарч болох хэдэн зуун мянган гим зэмгүй хүний амь насыг тэр онгоцон зорчиж авсан хүмүүс өөрсдийгөө золиослон байран аварсан баатрууд гэдгийг бас мартаж болохгүй байх. 9/11 террорист халдлагын дараа дэлхийн нийтийн нөхцөл байдал тэр чигтээ өөрчлөгдсөн. Ойрхот орнуудад дайн дэгдэж энэ дайн нь бас нэгэн өөр халдлагын эхлэл болж дээрэс нь Америк дахь 9/11 халдлага болсноос яг 911 өдрийн дараа Испаний Мадридад галт тэрэгний томоохон дэлбэрэлт болсноор бас л гин буруугүй олон энгийн иргэдийн амьнас үргэцэн. Энэ нь ч гэсэн алан хядагчдын хийсэн санаатай үйлдэл байдаг. Тэр хар өдрөөс бүхэл бүтэн 10 жил өнгөрсний дараа 2011 онд Обамагийн засгийн газар Осама бин Ладеныг газар дээр нь буудан хороосон талаарх мэдээллийг шууд дамжуулсан. Тэглээгээд бүх зүйл дууссан гэсэн үг биш. Бидний амьдарч буй дэлхийн ертөнц одоо ч айдас түвшүүр дунд байгаа. 2023 оны 10 сард Израилийн дайндагдж яг одоо энэ цаг мөчид хаа нэгтээ дайны үйл явц өрнөж олон энгийн иргэд хайртай бүхнээсээ хатж байгаа. Тэрхүү 9 сарын 11-ний аимшигт өдрийн дурсгалын парк гэж байдаг. Энэ парк яг тэр ихэр цамхаг байсан газар баригдсан. Халдлагын үеэр амь үрэгцэн бүх хүмүүсийн нэр жилийн 365 хоног зогсолтгүй урсдаг цэцэрлэг түрээлэнгийн усан ориглуурын хананд бичигдсэн байх бөгөөд ханнаас доош урсах ус нь хохирогчд болон тэдний гэр бүлийн уй гашуу нулимс одоо ч тасраагүй байгааг илэрхийлдэг. Бас тэр усан ориглуурын ус хизээж дүүрдэггүй гүн хэсэг рүү урсан орж байгаагаар баригджээ. Бас хохирогчдын гэр бүлийнхний хэлсэн нэг үгэнд алдсан хайртай хүмүүсээ бид нар л мартахгүй байхад болно. Харин ийм аимшигтай халдлага болсон гэдгийг дэлхийн нийтээрээ хизээж битгий мартаасай гэж ярьсан байдгийн байна. За энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Өшөө олон бодит болсон гэмтэргийн талаар сонсохыг хүсвэл та бүхэн сувгтаа subscribe болон хонх лайкад арахаа битгий мартаарай. Тун удахгүй ирхэн уулзлаа. Түр баяртай.